За 3 дугаар бодлого бодъё. За 3 дугаар бодлого маань нэг юм логарифм илэрхийллийг хэлбэрчлэх байгаа. За энэ хүү илэрхийллийг хэлбэрчлэнэ. За үүнийг бодохдоо бид нэг ийм чанар ашиглана. Логарифм а суурьтай б-г үржих нь логарифм б суурьтай c. Энэ юутай тэнцүү байх вэ гэхээр за энд бол бид энийг анзаарах ёстой. Эхний логарифмын илтгэгч нь хоёр дахь логарифмын суурьтай адилхан байгаа. Тэгэхээр энэ хоёр б-нүүдийг орхиод тэгээд үндсэндээ бол суур нь а байхаар илтгэгч нь c байхаар ийм шинэ логарифмд шилждэг ийм томьёо байгаа. Логарифм а суурьтай c гэсэн. За энэ хүү томьёог бол маш хэлбэрхэн бас баталж болох юм. За тэгээд энэ удаадаа бол бид бол үүнийг баталгаагүйгээр шууд ашиглая. За тэгвэл энэ илэрхийллийнхаа зэргийг харах юм бол энд логарифм 9 суурьтай 14-ийг 14 суурьтай 15-аар үржүүлсэн байгаа. За тэгэхээр энэ маань юу болох юм гэхлээр за бичиж эхлэе. 3-ын зэрэг нь юу байх вэ гэхээр логарифм 9 суурьтай одоо энэ хоёр нөгөө томьёо осоор 14 адилхан байгаа учраас 9 болон 15 руу шилжих нь шүү дээ. 9 суурьтай 15 руу шилжинэ. За 3 дахь логарифмыг бичвэл логарифм 15 суурьтай 16 байсан шүү дээ энд. За эдгээрийн зэрэг нь 0.5 гэдгийг бодох ёстой бид нар. За тэгвэл дахиад дээр бичсэн томьёогоо дахин ашиглавал энд эхний логарифмын илтгэгч нь 15, хоёр дахь логарифмын илтгэгч дахиад 15 байгаа. Тэгэхээр эндээс бид яах вэ гэхээр шинэ гарч байгаа логарифмын суурь нь 9, илтгэгч нь 16 болж өөрчлөгдөх ёстой юм байна. За тэрийг бичвэл 3-ын зэрэг нь логарифм 9 суурьтай 16. За үүний 0.5 зэрэгтийг бид бодох ёстой юм аа. За тэгэхээр эндээс дахиад одоо нэг томьёо энд ашиглана юу гэхээр логарифм а суурьтай б-гээс түүний суур болон илтгэгчээс нь нэгэн зэрэг язгуур авч болно. За тэгэхээр энэ дээр бол яг язгуурдар а суурьтай язгуурдар б. За ийм логарифмд бас шилжиж болно гэж. За үүний баталгаа бол бас логарифмын чанаруудаа ашиглаад хэлбэрхаан гарчдаг. За үүнийг ашиглах юм бол бидний энд байгаа логарифм 9 суурьтай 16 маань юу болох вэ гэхээр язгуур авах юм бол илтгэгч суур хоёроос нэгэн зэрэг язгуур авах юм бол за дараах байдалтай шилжихнэ гэж байна. 3-ын зэрэг нь логарифм за 2 зэрэг язгуур авчих. Тэгэх юм бол 9-оос язгуур авах юм бол 3 болно. 3 суурьтай 16-аас язгуур аваад 3 суурьтай 4 болох нь шүү дээ. 3 суурьтай 4. За үүний 0.5 зэрэгтийг бид бодох ёстой юм байна. За дахиад одоо ашиглах 3 дугаар томьёо бол за нэг ийм томьёо бас ашиглах нэ. Юу гэхээр а-гийн логарифм а суурьтай б гэдэг бол юутай тэнцүү байх вэ гэхээр за энд анзаарах ёстой суур нь а. Тэгээ илтгэгч нь логарифм хэлбэртэй боловч логарифмын суур маань дахиад а-тайгаад адилхан байвал энэ аанууд бүгдээр логарифмтайгаа алга болоод тэгээ үндсэндээ тэнцүү б гэж гарах нь байна. За энэ хүү томьёог илэрхийлэлдээ ашиглавал за бидний суур нь бол 3 байгаа. За тэгээд зэрэг нь бол логарифм хэлбэртэй байгаа. Логарифмын суур нь дахиад 3-тай тэнцүү байгаа учраас энэ маань бол яг шууд 4 гэсэн тоон утга руу шилжнэ. 4 болно. За түүний 0.5 зэрэгт нь хэдийн бэ гэдгийг одоо бид нар бодоход шилжиж байгаа. За эндээс 0.5 зэрэгт гэдэг бол 2 зэргийн язгууртай тэнцүү. Тэгэхээр язгуурдар 4-ийн утгыг олно гэсэн үг. За эндээс язгуурдар 4-өөс 2 гэсэн
хариу гарах нэ. 2. За тэгэхээр бидний тестийн хариу бол 2 гарлаа. За зөв хариулт маань тэгвэл манай 3 дугаар удалгын зөв хариулт маань А хариулт нь зөв байсан байна.